За өнөөдөр энэ Binance гээд бирж дээр бүртгүүлье. Энэ бас хүмүүсийн сонирхлыг их татаад байгаа шиг байна. За энэ дээр энэ бүртгэл нь одоо энэ байна. Имэйлээр хичээл. Тэгээд нууц үгээ бичээд за энд орсон хүнийхээ рефералны ID бичдэг. За тэгээд бүртгэлний. За бүртгэл гарахаас өмнө ийм капча нэгддэг. За энэ капчыг яаж хийх вэ гэвэл за ингэж тааруулж. За тэгээд мэдээж хэрэг нөгөө имэйлэнд чимэйлэр нь энэ юугаар нь заавалжгүй имэйл баталгаажуулах хэрэгтэй. Verify email гэсэн. За одоо тэгээд логин хийгээд орж. За энд энэ дээр энэ хамгийн гол нь нууц үгүй нөгөө юу яадгийг том үсэг, жижиг үсэг тэгээд тоотоо хийхгүй болохтой зэрэг нууц үг муу байна гэдээ юусоо юу яадгүй бүртгүүлж болдгоо. Тийм болохоор нууц үгээ хийхдээ заавалжгүй том бага үсэг тоо холилдсон нэлийн одоо сайн юу хийх хэрэгтэй. За нөгөө капча чинь дахиад гарч ирнэ. За ингэж бүртгүүлж. За одоо энэ хүмүүс надаас юу асуугаад байгаа энэ Binance гэж угаасаа юу юм бэ? Binance ч угаасаа л бирж. За бирж гэж юу юм гэвэл криптовалютуудыг өөр хооронд нь зарж байгаа гэсэн. За тэгэхээр энд хардаа энэ exchange гэдээ оръё. За энэ ингээд одоо жишээлбэл энэ баруун талд нь гарч ирж байгаанууд нь дандаа нөгөө койнууд. Жишээлбэл ADA-г BTC-гээр солих юм уу эсвэл биткойныг ADA гэд койнгоор солих ч юм уу тийм ээ. За өөр одоо энэ хардаа доошоо ингээд ерөөсөө маш их койн байгаа. За жишээлбэл энэ тандихаас Dash гэд Dash coin гэж хэлдэг. Энийг биткойноор солих. Ингээд параараа. За би энийг олон удаа тайлбарласан. Ягаад гэвэл энэ нөгөө яг л нөгөө жишээлбэл ямар нэгэн жижиг койн худалдаж аваад тэгээд үнийн өсөхөр зардаг ч юм уу. Эсвэл биткойн энэ рүү одоо биткойн оруулж ирээд тэгээ биткойнороо юу жижиг койн ч юм уу, өөр койн ч юм уу, Ethereum ч юм уу ямар нэгэн койн аваад тэгээд одоо үнийн өсөхөр буцаагаад зардаг гэсэн. За энэ жишээлбэл сая 1 сар доллар одоо биш биткойн $3,200 байсан бол хэрвээ тэр үед $3,200 аваад одоо ингээд 5,000 гарцсан үед зарах ч юм уу тийм ээ. Гэхдээ энэ мэдээж хэрэг шинэ орж байгаа хүмүүст би хэлээд байгаа шинэ орж байгаа хүмүүст бас ойлгоход нэлээд хэцүү. За энэ улаан тэмдэгтэй нь болохдоо зэрэг дандаа юу яах энэ улаан тэмдгээрээ хардаа худалдаж авах энэ улаан нь. За энэ ногоон тэмдэгтэй нь болохоор зарах. За энэ график нь болохоор энэ улаан тэмдэгтэй нь бол одоо яг энэ цаг энэ минутанд одоо 4 сарын 8-ны 14 цагт одоо ийм хэмжээтэй зарагдсан байна. За ийм хэмжээтэй худалдаж авсан байна гэл ингээд график нь гарцсан маа. Тэгээд ерөөсөө одоо энэ ингээд хүмүүс нөгөө зарах юуныхаа тоог тийм ээ койныхаа юуг ингээд бичсэн маа. За жишээлбэл одоо биткойн 5,187 байна тийм үү. Хамгийн сүүлийн үнэ нь одоо 5,188. Тэгэл минут секунд болгонд ингээд өөрчлөгдөд байгаа. За энэ дээр болохоор мэдээж хэрэг 24 цагт хэдийн хэмжээний одоо өсөлттэй байна уу? За хэдийн хэмжээний зарагдсан байна уу гэл ингээд юунууд нь ба. За энэ ингээд одоо энэ худалдаж авах үннүүд нь тийм биз дээ. Одоо энэ хүмүүс 5,188-аар зараад одоо хүмүүс 5,186-аар ч юм уу 80 хэдээр ч юм худалдаж авна гэд. За энэ болохдоо зэрэг яг л манай нөгөө тэрэдэмэнтэй л адилхан. Ганцхан тэрэдэмэнийг бодвол маш их юм нөгөө олон койнтой болохоор маш их олон койнтой болохоор бас жоохон анх орж байгаа хүмүүст их хэцүү байдаг. За энэ дээр болохдоо зэрэг одоо жишээлбэл 5,187-д одоо тэдний хэмжээний тийм үү одоо за 0.25
ийм юу авъя. Биткойн авъя гэл $1296 байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чинь ингээд өөрөө энэ рүүгээ нөгөө юугаа оруулаад ямар нэгэн coin ч юм уу эсвэл мөнгө оруулаад тэгээд ингээд худалдаж аавна гэсэн. За энэ лимит нэ. За энэ болохтой зэрэг шууд нөгөө одоо энэ дээр болохтой зэрэг нөгөө хүмүүс өөрийнхөө үнийг тавьдаг. Жишээлбэл одоо 5190 болцсон байхад чи бол нэг арай жоохон бага худалдаж авах сонирхолтой бол арай бага тавина гэсэн. За тэгээд маркет гэдээ орохдоо зэрэг бол энэ ерөөсөө яг нөгөө энэ үнээр нь зарна гэсэн. Ерөөсөө байгаа үнээр нь. За тэгээд балансандаа хийд байна уу? Тэрнийхээ одоо 25% зарна, 50% зарна, 100% заръя ч гэдэг юм уу те. Ингээд арилжаа хийдэг гэсэн. За одоо энд болохтой зэрэг өөрөө чинь одоо юу нэ баланс нь тийм ээ, баланс нь энэ дээр одоо яг одоо надад хэдин энэ ингээд одоо бүх койнуудынх нь энэ урт талын койнуудынх нь нэр нь, энэ койнуудынх нь одоо дэлгэрэнгүй нэр нь. Тэгээд за энэ дээр одоо надад хэдин кардоно байна гэвэл хэд байна гэдэг ингээ гараад ирдэг. За одоо эндээс мэдээж хэрэг депозит гэдэг дарахтаа зэрэг энэ рүү юу н гарч ирнэ гэсэн. Одоо энэ хаягаар энэ рүү ада оруулж ирнэ гэсэн. Энэ хаягийг юу яаж аваад тийм ээ хуулж аваад тэгээд нөгөө ажиллаж байгаа сайт дээрээ тавиал тэгээд энэ рүү тавихад энэ хаягаар чинь дамжаад нөгөө ажиллаж байгаа сайтнаас чинь Binance руу ада орж ирдэг. За энийг юу гэж аа? Депозит хийх гэж хэлж байгаа. За энийг хүмүүс асуугаад байсан бас. За одоо энд хэрвээ өөрт чинь энэ хараа энэ BNB гэхэлэр энэ Binance-ийн өөрийнх нь coin. За хэрвээ BNB гэдэг өөрийнх нь coinтой байх юм бол бас нөгөө гүйлгээ хийхэд хямдралтай байдаг юм билээ. Тийм болохоор яг дөнгөж оронгуудаа нэг жоохон ийм биткойн өөрийнх нь coin худалдаад авчихад зүгээр. За одоо энэ ингээд мэдээж хэрэг яаж гаргаж авах вэ? Яаж татаж авах вэ гэсэн. За энд ингээд одоо энд ингээд нөгөө хүмүүс суугаад исэн Google Authenticator яаж хийх вэ гэд. За энэ дээр дараад нөгөө Google Authenticator хийчихнэ. За энэ дээр болохтой зүг утсанд чинь юунд 6 оронтой тоо хийж ордог. Энэ хоёрын аль нэгийг л сонгож болно. За энэ дээр дарангууд нөгөө Google Authentication гэсэн энэний нөгөө юу нь гарч ирнэ. Одоо энүүнийг юунаас Google Play-д ороод энүүнийгээ татаад тэгээд нөгөө би энэний тухай бичлэг оруулсан учраас би энд одоо цаг алдмаарг байна. За ингээл юугаан тэр нөгөө кийгээ юугаан QR кодоо их л зургийг авчаад дараа нь скан хийгээл за тэр нөгөө утсан дээр ирсэн 6 оронтой тоогоо бичээд дараа нь тэгээд enable Google Authentication гэдэг ингээд гараад ирдэг. За энэний бичлэг орсон учраас би энийг дахин тайлбарлах шаардлагагүй гэд боллоо. За цааш нь. За одоо ингээд дараагийнх нь болохтой зэрэг энд нөгөө одоо жишээлбэл би ингээд АДАтай болвол энэ трейд рүүгээ ороод одоо АДАгаа юугаар солих вэ тийм АДАгаа одоо энэ өөрийнх нь койноор солих уу эсвэл АДАгаа биткойноор солих уу гэд ингээд энэ парыг аль нэгнийх нь өөрийнхөө сонирхож байгаа парын дараа л тэгээд шууд нөгөө бирж рүүгээ яваад орчиж байгаа гэсэн. За ингээд. За тэгээд ингээд энэ дээр өөрт чинь байгаа ингээд энэ дээр угаасаа данс чинь гараад ирнэ. Өөрт чинь байгаа аадаага энд бичээл энэ одоо аадаа маань хэдээр зарагдах нь тэрийг бичээл ингээд сонгоод явуучих нь шүү дээ. За энэ ингээд гүйлгээ. За тэгээд өөртөө дотроо орсон хойноо нөгөө юу мөнүүдэ хийгээрээ нөгөө энэ өөрийнхөө нөгөө баталгаажуулт энтрийг хийгээд тэгээд энэ юм дээр за яг энэ зүгээр дөнгөж орж байгаа хүн жоохон хэцүү гэхдээ сурахгүй болохгүй юм гэж юу байх вэ тэгээд энд сурна биз. За тэгээд цуглуулсан жижиг койнуудаа бас энэ нөгөө өөрийнх нь койноор сольждаг. За ийм л юм байгаа энэ Binance-ийн тухай ингэж бичлэг оруулаад. Энэ манай трейд эмэн гэхдээ яг энэ манай трейд эмэнийг бодвол их том л бирж. Тэгэл энийг юу гэж ойлгох нүггүй л Binance гэж юу юм бэ гэвэл криптовалютын л бирж байх нь шүү дээ тийм ээ гүйлгээ хийдэг. За тэгээд өнөөдөр энэ бичлэгээ дуусгая.